нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Pepsi Brand. Хүүхдийн ордноос хамгийн анх гараагаа эхэлж ийсэн бүр жоохон байхаас нь эхлээд ерөөсөө үзэгчдийн нүдэн дээр өсөж байгаа залуучууд гэж хэлж болно. Эд бол My Voice Show-нд өнгө нэмэн, дуу хоолой нэмэн оролцож байгаа Тэг 51% дугаартай Good Boys хамтлагийнх юм аа. Яг ингээ авцалцсан дөрүүлээ. Айгуу гоё. Харишууд үгээдээс чи ирээгүй. 3 дугаар шатанда бүр илүү үзүүлээд байна. Галтай хэмэртэй зөгтэй байх төлөв чи харагдаж байна. 4-р өсний шалгууруулалтан дээр хүрэлцэн ирсэн байна. Өдрийн мэндийг хүргэе. За тэгээд нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчтэй бас энэ хүү өдрийн мэндийг хүргэе. За тэгээд сүүлийнхэн шатанд орох гээд бүх юмаа бэлдсэн. Жохон догтлол гэж байна. За шилдгийн төлөөх тоглолтын дээр хүрэлцэн ирлээ. Ер нь өмнө иймэрхүү байдалд орж исэн үү? Ер нь бол бага орж исэн шүү дээ. Гэтэ бас эвгүй юм байна уу? Тий. Гэтэ сайн зүтгэнэ. Баяр цэцгийн 100 сарын бэлэг гэдэг дуулах чаана. Тэгээ бид нар одоо өөрсдийнхөө одоо найруулсан найруулахад л дуулан да. Бэлцэн юм зөндөө нуус юм бол одоо гарч ирнэ шүү дээ. Нуус юмнууд зөндөө гарч ирнэ гэж хэлж байна. За 4-р өсний шалгууруулалтын таавахны дуулалтын онцлог юу вэ? Онцлог. Дуулалтын онцлог тэгэл яг л урдын шатад үзүүлж исэн шигээ одоо ингээд юу хинч юу ч тоглож исэн өөрсдийн гэсэн одоо хуйлж авсан бадгаа дуулна. Хоолоо салгалтаа явна. Тэгээд бас сая манай Найдгагийн хэлснээр одоо нууц бэлгнүүд айгүй их байгаа.
Баярлалаа. За баяр хүргэе. Та нарын хөгжмийн найруулгыг яа тийм та нар өөрсдөө ярьж аваад хийд юм уу? Заримдаа яг өөрсдөө найруулж хийдэг. Гэтэ бас нөгөө нэг яг дээр хариуцсан хүн гэж байдаг. Яг нөгөө нэг тусламж зөвлөгөө авдаг хүнтэй. За тэрний багш шүү, та нарын багш шүү те. Тий. Нисванас хамтлагийн цэцаах соль гитарч юм байсан. За. Тэр хиний сол гитарчны барьсан гитар бол бас сонирхол татчихлаа. Хин гэдэг Kirk Hammett гэдэг тий. Metallica-гийн соло гитарист аяз зохиогч юм байдаг шүү. Би андуураг бол манай хинд Отгон Баярт нэг байгаа хаа энэ гитар. Чи хаанаас авсан гитарыг? Тийм үү. Good Boys бас тоглодгийм байна. За амжилт хүсье. Баярлалаа. За тэгээд амжилт хүсье залуучуудаа. Тэгээ улам урагшаа. Тий, надад бас их таалагддаг юм та нар ингээд нэг нь одоо гоцолж бусд нь дагдаг биш. Бүгдээрээ үндсэндээ өөр ингэсэн сайхан өөр мэз. Тэгээ хамтын бүтээл, хамтлаг гэдэг утгаараа хамтарч юм хийж байгаа чи их сайхан таалагдж байна. Тэгээд Metallica шиг болоорой гэж бас ирээд. Баярлалаа. Манай Netka 2015 оны Universe Based Songs наадмын шилдэг 21 оролцож нэг. Тэгээд Netka бас үгэлдэг. Netka-гийн нууц нь тийм айгуу тийм хипхоп зүйл айгуу тийм цогтөг. Тэгээд энэхүү дуунда өглөө оруулаад энэ дуу чинь яг оригинал хөлбөр нь айгуу тийм уянгийн дуу. Тэгээд бид жоохон темп оруулаад цоглог болгож өгсөн байгаа. За тэгвэл дөрөвдүгээр шатнд барих бэлэг тесрэлт болвол чи байсан байж тээ тий. За өгөө өөрөө зохиогоод өглөлтөө хийсэн үү тий? Тий, өөрөө яг одоо өгний утганд нь авцалцуулаад тий. Одоо 100 сарын бэлэг гэдэг байгаа шүү дээ. Тэгэл яг хайртай хүндээ яг тий 100 сараар бэлэг өгж байгаа. Тэр хайраа өгж байгаа гэсэн утгатай юм лээ. Тэгэл яг тэр хайрыг хадгална гэсэн утгатай өглөлт цаа хийсэн. Тий. Good Boys хамтлаг шат болгон дээр шинэлэг байдаг. Тэгээ үнэхээр энэ удаад бүр шинэлэг байж чадлаа. Та бүхэнд амжилт хүсье. Дөрөвдүгээр шатны шалгаруулалтын төгсгөл тарина Good Boys-тэй иргэн уулзах болно. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Pepsi Brand. Хүүхдийн ордноос хамгийн анх гараагаа эхэлж ийсэн бүр жоохон байхаас нь эхлээд ерөөсөө үзэгчдийн нүдэн дээр өсөж байгаа залуучууд гэж хэлж болно. Эд бол My Voice Show-нд өнгө нэмэн, дуу хоолой нэмэн оролцож байгаа тэг 51% дугаартай Good Boys хамтлаг юм аа. Яг ингээ авцалцсан дөрүлээ. Айгуу гоё. Харишууд үгээдээс чи ирээгүй. 3 дугаар шатанда бүр илүү үзүүлээд байна. Галтай хэмэртэй цогтой байх төлөв чи харагдаж байна. Дөрөвдүгээр шатны шалгаруулалтан дээр хүрэлцэн ирсэн байна. Өдрийн мэндийг хүргэе. За тэгээд нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчдээ бас энэхүү өдрийн мэндийг хүргэе. За тэгээд сүүлийнхэн шатанд орох гээд бүх юмаа бэлдсэн. Жохон догтлол гэж байна. За шилдэгийн төлөө тоглолтын дээр хүрэлцэн ирлээ. Ер нь өмнө иймэрхүү байдалд орж исэн үү? Ер нь бол бага орж исэн шүү дээ. Гэтэ бас эвгүй юм байна уу? Тий. Гэтэ сайн зүтгэнэ. Баяр цэцгийн 100 сарын бэлэг гэдэг дуу дуулах чаа. Тэгээ бид нар одоо өөрсдийнхөө одоо найруулсан найруулахад л дууланда бэлцэн юм зөндөө нуус юм одоо гарч ирнэ шүү дээ. Нуус юмнууд зөндөө гарч ирнэ гэж байна. За дөрөвдүгээр шатны шалгаруулалтын та бүхний дуулалтын онцлог юу вэ? Онцлог. Дуулалтын онцлог тэгэл яг л урдын шатад үзүүлж исэн шигээ одоо ингээд юу хинч юу ч тоглож исэн өөрсдийн гэсэн одоо хуйлж авсан бадгаа дуулна. Хоолоо салгалтаа явна. Тэгээд бас сая манай Netka-гийн хэлснээр одоо нууц бэлгнүүд айгүй их байгаа.
나를 알던 동이야 되게 살도 굿도 같은 돈도 잡히 구멍구멍 딴데 없는 사스버든 어리 두든 이시 고싱한 사수 원든 이시 답답해 달라스 나는 버치리 타게 돈이 웃어 잘나 버치리 답답해 달라스 나는 버치리 타게 돈이 웃어 잘나 버치리 너의 집에 보답dasın Ungug'i boklud Sadaran girifne Sözü sesli şimdi Xaridu ekşiyle Dostları bile Xonqçık nulle dille Hadi gülşekere Tasın dolduş buçu Kapsın orta Türkiye Camdan duruldu Kumuk saldan olmaz asfaltın orri Dudun isi kursin asas Çoğuk oldun isi Tatlı tok bir tanrız Narın borç girildi Tabi tuni utsut Cağı borç girildi Tatlı tok bir tanrız Narın borç girildi Tabi tuni utsut Cağı borç girildi Süsü çelikun nokta sikil Tutu tuğuşları besi camadı hudle Momokta bu desbitte gerha kası Her içi emde nataçıç arkası Kazandı don hangopta hostırdıç Katı çini duha batışana zastırdıç Han bezi harikı amına bana basış Hepsi karadı çapta yavuk takım diyece Kuvuk kuvuk saldan olmaz asfaltın orri Dudun isi kursin asas Çoğuk oldun isi Tatlı sohbet tanrız Narın borç girildi Tagi tuni utsut Cağı borç girildi Tatlı sohbet tanrız Narın borç girildi Tagi tuni utsut Narın borç girildi Баярлалаа. За баяр хүргэе. Та нарын хөгжмийн найруулгыг яа тийм та нар өөрсдөө ярьж аваад хийд юм уу? Заримдаа яг өөрсдөө найруулж хийдэг. Гэтэ бас нөгөө нэг яг дээр хариуцсан хүн гэж байдаг. Яг нөгөө нэг тусламж зөвлөгөө авдаг хүнтэй. За тэрний багш шүү, та нарын багш шүү те. Тий. Нисванас хамтлагийн цэцаах солигтарч юм байсан. За. Тэр хиний сол гитарчны барьсан гитар бол бас сонирхол татчихлаа. Хин гэдэг Kirk Hammett гэдэг тий Metallica-гийн соло гитарист аяз зохиогч юм байдаг шүү. Би андуураг бол манай хинд Отгон Баярт нэг байгаа хаа энэ гитар. Чи хаанаас авсан гитарыг? Тийм үү. Good Boys бас тоглолтгийн байна. За амжилт хүсье. Баярлалаа. За тэгээд амжилт хүсье залуучуудаа. Тэгээ улам урагшаа. Тий надад бас их таалагддаг юм та нар ингээд нэг нь одоо гоцолж бусд нь дагдаг биш бүгдээрээ үндсэндээ өөрийн гэсэн сайхан өөрмөц тэгээ хамтын бүтээл хамтлаг гэдэг утгаараа хамтарч юм хийж байгаа чи их сайхан таалагдж байна. Тэгээд Metallica шиг болоорой гэж бас ирээд. Баярлалаа. Манай Netka 2015 оны Universe Based Songs наадмын шилдэг 21 оролцож байна. Тэгээд Netka бас үгэлдэг. Netka-гийн нууц нь тийм